Цэнгэг аялал. За зөв зохистой загслыг дэмжигч Цэнгэг клубын 2015 оны бүрэн бүрэлдэхүүнээр ингээд өвлийн загслын нээлтийг Архангай аймгийн Үгийн нуур сумын Үгийн нууранд за ингээд загсалж байна. За бид бас өвөлжсөн энэрэнгүй загслал буюу catch release-ийг хийх боломжтойг бас үзэгч та бүхэндээ бас хүргэхийг хичээж байгаа. Зөв зохистой загсчлахын тулд одоо бид нар бариад буцаад тавих. Тэгээ энэндээ болохоор сэртэнгүүдээ хэрэглэх. Иймэрхүү үзүүлэлгээр нь л заавалчгүй байлгах хэрэгтэй гэж үздэг. Тэгээд загсаа ер нь бол өвлийн цагт одоо бид нар барийг гэх юм бол жишээ сэртэнгүүдээ ашиглаж бариад тэгээд хүн заламгайд нь ус оруулахгүй, салхи авахгүй болохгүй тий. Гарч ирээд мэдээж тэр чинь усны амьтад учраас хөлтгөөс нь хамгаалж одоо гадуураа тийм майхан сав ч юм уу байрсан байх хэрэгтэй гэж үздэг. За мэдээж тэг өнөөдрийн байдлаар бол загас маань бас их сайхан баригдаж байна. Нилээдэн загас буцааж тавилаа. За тэгээд манай бүрэлдэхүүн маань ингээд энд тэнд нөхөө цоолоод за амьд өгөөшөр ингээд загасч байна. За одоогийн байдлаар бол алгам болон улаануудын загаснууд гайгүй итэвтэй. Одоо ч 12 цаг өнгөрч байна, өдөр болж байна. Тэгэд бас итэх бол их сайн байна гэж бодож байгаа. Тэгээд өвөл бол загсыг бариад буцааж тавихад айгүй хүндрэлтэй байдаг. Ягаад гэвэл хүүтэнд тийм учраас бид нар майхан сав хэрэглэх. Тэгээд дээр нь загсаа бариад хурдан гаргахын тулд сэртэнгүүдээ ашиглахыг илүү үздэг байгаа. Энэ нь болохоор Монгол орны загсыг хамгаалах те дээр нь зөв зохистой ашиглахад хувь нэмрээ оруулж байгаа гэж бодлоо.
За Цэнгэг клуб маань Монголын загшлаг спортын үндэсний холбоонд бол шууд харьяалагддаг байгаа. За манай үндэсний холбоонд бол нөхөрсөг маш олон клубүүд манаас үйл ажиллагаа явуулж байгаа. За мэдээж манай клубын 2015 оны зорилт маань бол за холбооноос маань зохион байгуулж байгаа улсын аварга, за түүнчлэн улсын чанартай бүх загшлах бүх төрөлд одоо 11 бүрэлдэхүүнтэйгээр одоо оролцох гэж байгаад бас маш баяртай байна. Манай клубын багш Батбаяр багш маань харин биднэрт тусалж бүгдэнд нь туршлагаасаа хуваалцаж тий загас ингэж барьтیں۔ Ингэж өгөөшөө ингэж хий. Тэгэл яаж тоглоулах уу тий тэр болгоныг зааж сургасан. Тэгээд тэрийг барин зааж сургаснаар нь аягүй их зүйл сурж авч мэдэж тэгээд өнөөдөр бол зөндөө олон загас барьж буцааж тавилаа гэж бодож байна. За бидний үгийн нуурын суманд ирсэн энэ үгийн нуурын загсаж байгаа зорилго маань бас үгийн цом гэдэг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж уламжлал болон зохион байгуулж байгаа тэмцээнд бас бүрэн бүрэлдэхүүнээр бэлдэх. За бусад тамирчтай өвлийн загшлалд бас татан оролцуулах, суралцуулах, за гишүүд маань бие биендээ зөвлөгөө өгөх ийм зорилготойгоор одоо бид нэр үгийн нууранд одоо сайхан загсчлаад, загсаа буцааж тавиад ингээд байж байна. За цаг агаарын хувьд бол маш сайхан байна. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараачилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгогчдог. Энэ бол ультра мэдрэмж. Загсны идэх бол ерөнхийдөө бол гайгүй байна. 4-5 окн авчирч байна. Алган загс. Энд гүн нь гайгүй байна 3 м орчимтэй. Ерөнхийдөө доор юу заасаа GPS-ээр харагдаж байна уу? Радар дээр загас зөндөө байна.
Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тас гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. За Үгийцэн 2016 тэмцээн. Өнөөдөр буюу 2016 оны 3 сар 19-ний февралийн өглөө хөндлөлтөд нээлтийн талбаар руу бий болж байна. Хүмүүсийн одоо их хэдэн зөвлөсөн байгаа. Тэгээ одоо банкад ирж тэмцээн одоо ингээд эхлэх гэж байна. 2-2 явна. Ачаач мөр харцгаа тамирчтай уулзцаа тэмцээн бас гоё болох. За Угийн нуур Аранга аймгийн нутагт байрладаг. Угийн нуур шинэ нутагт байрладаг. Угийн нуур маань сайхан угийн нуур маань. Бидний Монголын заслах спортын холбоотой нийлүүлэг байгууллага. Энэ бүх тэмцээн бол оролцдог хүмүүс нь мэддэг хүмүүс мэдж байгаа. Нэг загсны амин төрхөө өрөмдөд цэвэр спортын төрлөөрөө явдаг. Одоо үлийн загсыг ч гэсэн ер нь олон улсад дэлхийд ер нь үлийн загсыг шууд одоо бариад уутан тийгээ жинлж тэмцээний дунд гаргадаг бол бидний тэмцээн бол дэлхийн аврагын одоо олон улсын төрмийг бүх юмар тусгасан мөртлөө бидний ганцхан юм өө тэр нь юу гэх юм бол бид загсаа амьдаар нэргүүл 50-аар бас их өөр байгаа л да. Бид нэр тамирчтай зарж хувин бэлдэж өгдөө. Нүцэн журмаар хувинтай тэгээд хувиндаа устаа. Тэгээд усандаа загсаа амьдруулж агаад маш ордоо хугацаанд усын шүүж жинлээд уцаагаад энэ цаанаг руу гоё гэдэг амьдарын загсаа ингэж тавьдаг байгаа. Энэ бол яг спорт загсчил гэдэг утгаараа загсны амин төрөхгүй тэгээд бидний анхны зорилго байгаа л да. Спортын загсыг үзүүлснээр л манай Монголын одоо хэцүүхэн гол мөнтэй болслохоор тэгээд загсаа бид нар энэ чинээгээр одоо даалчдаа ч юм уу одоо тэгээд ингэх юм бодохгүй бол манай нөөц дуусах гэж байна. Спортын загсыг хөгжүүлэх гэдэг тийм зорилготой байна. Тэмцээн бол тог хэсгээд энэ дээр анхаарал чанаржуулахаар хичээж ажилладаг. 3 дугаар сарын 19-ний өглөө хаврын өр орсон болоод ч тэрв наран ээлсэн сайхан өглөө эхэлж байна. Улаанбаатар хотоос 320 км зайд орших Архангай аймгийн Үгийн нурнаа эдгээр залуус тэмцээнд оролцохоор цугларчээ. Энэ бол мэдээж тэдний бүтэн жилийн турш үсэн хүлээдэг Үгийн цом хэмээх мөсний загасчлалын улирлын хаалтын баяр давхцсан нэр хүндтэй тэмцээн юм. Ингээд бидний мэдээ яа. Үгийцэн 2016 тэмцээнд оролцоод байж байна. Манайхан бас ер нь монголчууд бас мөсний загслагт бас идэвхтэй бас их оролцдог болсон байна. Тэг хамгийн гол нь мармишка зөв сонгоод бас уурга зөв сонгоод явах юм бол Үгийн нуурын дээр уургаар ингээд загслах юм бол боломжтой. Үгийн нуурын дээр тороор загслах гэдэг юм бол хориглохын төлөө өөрсдөө бас энэ ажлыг хийж явуулж байгаа хүмүүс уургаар одоо яаж бас ийм өвлийн уургуудаар жижигхэн уургаар бас загсыг бас яаж барьж болдгийм бэ гэдгийг энэ хүмүүст бас орон нутагт бас үзүүлэхийн төлөө бас үлгэр дуурайл авахын төлөө бас ажиллаж байна. 14 оны Үгийцэн 14 дээр багаараа 2 дөрөв гараад нийтлээ 15 оны тэмцээгээр хуухад өнгөрч нэгдүгээр 2013 оны 3 дугаар сарын сүүлийн амралтын өдөр
явна гэж хоорондоо тохироогүй хэрнээ Монголын загасчлах спорт холбоодын нэгдлийн эдгээр залуус өгийн нуурнаа тал талаасаа цуглан таарсан бөгөөд олон хүн цуглах энэ өдрийг эх жилээс эхлэн нэгдсэн журмаар тэмцээн болгоё хэмээн зоригшуулуудаж өгийн цом тэмцээнийг 2014 оноос эхэлж зохион байгуулжээ. 2014 онд ингэж 2015 онд бас ингэж тэдэн дээр өгийн сан нэмэгдснээр усан шагаан харваа нэмэгдсэн сайхан үйл явдал болж байлаа. Ингээд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа өгийн цом тэмцээнийг та бүхэнд хүргэж байна. Өндөр, нам, фигурны галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Шинээр орж байгаа залуучуудтай одоо тэгэл одоо ядарч нэг байх салхинд гарсан үедээ тэгээд хог өөртөө үлдээсэн үлдээсэн хогтэр одоо яаж цэвэрлж авч явах уу тэр эднэрээс ахуулаад үүдэлгээл дотоос гардаг болсон хөдөлсөн тэр эдгээр талаас нь одоо захиж яриад энэ тэгтийгээд залуучуудаа болоод хэрэглэдэг тайлбарлах таниулах маркаар явна да. Нэг юм 2 өдөр ингэ сайхан нууран дээр сууж загас барьснаар бол сайхан тагтлуу амраачаад эрүүл агаараар сайхан цэнийг авчин. Тэгээд бас одоо загас барьснаар хүний одоо хахаа улам өдлөнд загас барьныг нь өөрөө бол яг л нэг юм дээр л анхаарлаа төвлөрүүлж байгаа юм л та. Тэгэхээр энэ нь бас нэг давхар бясалгал гэдэг юм уу? Олон зөв загасчлалыг сайн хийж явах хэрэгтэй. Тэгээ ороод татчих та нэг бодлого ба шүү дээ. Цэцэнд ороод ингээд татгаар мэдрэмжин тий энэ уцаар бариад ингээд мэдрэмжин тэгээд барьчаад нэг бодлого буцаад тавих бас нэг бодлого тавьдаг. Эднийг алахгүйгээд инэрэнгүүгээр буцааж тавьж байгаа гэж. Дөрөн болвол одоо баг тамирчдын хоорондоо хамгийн ихнийх нь 5 метрийн зайтай цаангаа цоолох хэрэгтэй. Загсаа дамжуулахгүй. Үндсэн 46 багийг 300 болгоод хуваацсан. 300 АВ С гэсэн 300 та. Нийт тамирчдын ур чадвар болоод ер нь усны загсчлалын тамирчлал маш их идэвхтэй маш их өсөж байна. Хамгийн бага залуу тамирчин 14 төгөөгт орж байна. Бид том. Барай буцааж тавих. Сонирхолтой. Тэд барьсан загасныхаа амийг тасалдаггүй. Амьдаар нь усанд эргүүлэн сулалдаг. Зөв зохистой загасчлалыг Монгол улстай хөгжүүлэхийн төлөө яваа сонирхол нэгт залуучууд мөн тамирчид. Энэ удаагийн тэмцээнд загас тийм сайн баригдсангүй. Учир нь сарны хуанлигаар загасны идвэх сул өдөр таарсантай холбоотой байх гэж зарим нэгэн тамирчид хоорондоо ярих нь сонсогдож байлаа. Тэгээ яванд одоо энэ тэгээд томс юм шиг холноор оролцдог юм. Монголын загасчлалын спорт. Усны загасчлалын спорт одоо хамгийн том тэмцээн гэж ойлгож байна л доо.
Маш олон байгаа болцдог. Хэрэг өсөлтөнд донд хэвчээ байгаа. Тэгэхээр энэ жил уртууд тавьсан. Тийм. Урд нь хаана хаашаа шивсэн? Анхны явсан юу болохоор Беларусь болоод дараагийнх нь Финландын Копи хотод. Энэ жил сая 2 сард Украинд боллоо. Украины Тернопиль. Ай. Санаж. Окей. Энэ шоколад. За, окей. За, цаг тосгох ганцыг авлаа да. Хоёр үеийн турш ур чадвар авхаал самбаагаараа өрсөлдсөн тэмцээн дууслаа. Хоолны ч цаг болж байна. Монголын мастер тогоочдын холбооны тогоочд загасчин тамирчдыг олон төрлийн хоолоор дайлдан энэ тэмцээний бас нэгэн голлох үйл явдал болоод 3 дахь жилийн үеийг үзэж байгаа нь гин. Хоолч хамтдаа харагдаж байна. Тэмцээний дүн гарчээ. Хоёр үеийн турш гайгүй барьсан хэдэн дүнгээ сонсох гэж тис чадсан байгаа нь мэдрэгдэж байна. Нийт 46 багийн 138 тамирчин оролцсноос 3 дугаар байрыг Андууд клуб, 2 дугаар байрыг Чон клуб эзэлж, тэргүүн байр Өгийн цомын эзнэр нутгийн уугуул Өгийн клуб бид эзнэн гэсэн шиг л хол тасархай оноогоор тэмцээнийг тэргүүллээ. Ийхүү тэмцээнч өндөрлөж эргчлэлийн наадам хол байна гэсээр тамирчид маань их хотын зүг хөдлөлөө. Загасчин тамирчдыг нэгэн дээвэр дор цуглуулж зөв зохистой загасчлыг алхам тутамдаа сурталчлан яваа Монголын зөв зохистой загасчлыг дэмжих сан Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн залуучуудаа дахин баярлалаа. Спорт загасчлыг хөгжүүлснээр л бид Монгол орны загасны нөөцөд халдахгүйгээр загасчлах боломжтой. Ирэх жилийн хаврын ихэнх сард Өгийн цом наадам дээрээ эргэн уулзцгаая. Цэнгэг аялал